За манай энэ ангийн гол гэдэг бол одоо хангаагаас манай энэ говьр орж ирсэн ганц гол байгаа. Тэгээд энэ голынхаа тухай манай дээр үеэс өвгөд эцэг бас дамаг зохиож ярьсан байх юм. Энэ дамаг бол тэгээд энэ газар нутагтай харьцуулаа харж байвал бас үнэн болов гэмээр ажтайхан зохиогдсон юм дамаг байх юм. Энийг тэгээд өөрийнхөө мэдэж байгаагаас ярив. Манай энэ голын урд талд одоо энэ Улаануурын урд талд салхит өнгөт өнгөт гэж юм 3 шавхар бол байгаа юм. За түүний цаана их хүрээ, баг хүрээ гэж 2 элсэн хүрээтэй дундаа их шавхар өндөртэй ийм 2 уул хийж үйдэг. За ангийн голны 2 ирмэг бол асар өргөн зайтай хоорондоо нэг л зарим газраа 2-3 км, зарим газраа ч одоо түүнээс хойш км ийм өргөн 2 ирмэгтэй. Иймэрхүү газар. Тэгсэн манай 3 сайхан гэж одоо манай ангийн нутаг байна. Их өндөр уул. Энэ бол дээр үеэс эрхтэй хүн гэж үзэж байж. Ингээд энэ залуур та хангаагаас нэг авгаа авахар шийдсэн. Ингээд чатрон гэдэг энэ хүүхэн багахан одоо анги гэдгийг авъя гэж хэлцээд одоо гойсон. Сүүлгэн таваад одоо гойгаад байсан. Тэгсэн том ирдгүй 4-5 жил одоо гойсон. Тэгээ ирж үлдгүй байж байгаа тарин сүүлийн гойлтод бол ирсэн байгаа юм. За одоо энэ хүүхэн одоо элд орч байгаа юм ихтэй. Ирэхдээ бол энэ 2 ирмэг даваад явж байсан гэж ярьдаг. Энэ 2 голын 2 талын ирмэг бол 2 эргэн юм. Ийм мундаг болоо хүрээд ирсэн. Тэгэхээр 3 сайхан бол одоо октол улсууд явуулсан. За энэ октол төшмөдүүд гэж ярьж байгаа. За энэ төшмөд нь бол энэ салхит өнгөт өнгөт гэж энэ 3 уул шавхар уулны байх болтой юм. За тэгтээ тэр октолууд нь бол идээтэй явсан. За энэ их баг 2 хүрээ энэ одоо октож авах улсуудын авч явсан идээ байсан байна. Тэгээд 3 төшмөл тасаад авах гэтэл анги хүрээд ирэхдээ зэрэг нэг зүггүүхэн төшмөл нөгөөдөө шийдсэн байна. Өнөө их гойлгоход хөөхөж чинь гойлгож нэг ингийн төмөө шиг дүнгэнээд гомжин төмөө шиг гонгона дараагүй нэг ирж байх шүү. Манай сайханд гэх ухааны нэг нөхөртэй шигнэт гэж тэгсэн анги хүүхэн сонирчтой юм байж сонсож хаад крен төшмөдүүд нь ингэ дарлаж байгаа чи би хүнд дарлагдсан энэ улаан говьроо чинь энэ харууд болж ингэж ирж байдгаа буцдаг хэрэггээд ингээд баруун урагшаа иргээд урссан байна. Баруун урагшаа урсгалаар анд наттар дүүрдээ гардаад хойш улаан цэг улаан хацавч хөнтийгээд хөнтий байгаа юм. Тэр хөнтийг дамнаад ингээ хойш хангаараа явуучих ийм зорилготой болсон. Ингээд одоо хүүхэн буцчих төшмөлийн хэлсэн алдаанаас болоод хүүхэн буцчих боллоо гэд 3 сайхан дуулаад өөрөө наашаа өсөрт хурж ирээд ингээ сандарч явахдаа баг тавхтайтэйг хөлөөрөө ч юм уу юугаар татаад унгаж ийсэн. Энэ учраас баг хүрээ гэдэг нь нэг дэше хэлтгий нэг талын хүрээ бол намх нэг талын хүрээ бол өндөр баг. Их тавхтайтэй нь бол харин тагшиг дээр их хүрээ гэдэг. Тэгээд тэр голын мандал гэж дээр үестэй 20 тогтоох одоо байлгах уйлтанд одоо зориулсан нэг тийм үйлдэл байж. Тэгээд тэр мандал гээчийг өргөж гойж байж тогтоосон. Тэгээд улаанаар болж 3 сайхан хүрээгүйгээр энд тогтсон байна. Тэгээд мандал гэдэг нь тэр одоо энэ улаанарын тэжээлийн үйлдвэр мандал уусан мандал баригад байрсан энэ нэг жаахан тавхар толгой байгаа энэ дээр нь тахилгатай байсан дээр нь бас аваата энэ тэр өргөсөн мандлын юм гэлээ. Түүнээс бишээр энэ улаанаар тэр төшмөд амасаагүй байсан бол урагшаан тэр хүрэн тойрон үүнтэй гээд болгоны харантыгаар 3 сайхнаар 70 задахтай нийлж энэ ард байх ёстой байсан юм гинэ гэж ярьдагсан.